Сайн байцгаана уу? Цагаан улсын дэлхийн сувилагч оюун дээр байна. Та бүхэндээ өнөөдөр зах үйл өвчний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлье. Зах үйл өвчин нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэдгийг та бүхэн сайн мэдэх байх. Жилдээ 150-аас 180 сая орчим хүн уг өвчнөөр өвдөж эмчлүүлсэн гэсэн тоон баримт байдаг. За бэлгийн замаар дамжина гэхээр хамгаалтгүйгээр бэлгийн харилцаанд орсон хосуудад нэгээс нөгөө дамжиж халдварлахыг хэлдэг. Ховор тохиолдолд жирэмсэн эмэгтэйгээс түрэх замаар нэрээд дамжиж халдварлах боломжтой байдаг. Халдвартай хүнтэй хамгаалтгүйгээр бэлгийн харилцаанд орсноос хойш эрэгтэйд 3 хоног байдаг бол эмэгтэйд арай хожуу буюу 5 хоногийн дараагаас шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Эмэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэг бүдэг илрэх тохиолдол байдаг. Өдрөөс гарах ялгацны өнгө өөрчлөгдөх болон циститний завиурууд илэрч ойр ойрхон шээс хүрэх болон шээхэд хүндүрлэх, шээсний сүгээр өвдөх болон цахнах завиурууд илэрдэг. Эмчлэхгүй удаан явснаар умай, өндгөвч, давсах бөөрийн өрөвсөл үүсгэж арцгийн хөндийн архаг өвдөлт, умайн гадуурх жирэмслэл, өргөөдөлд хүргэдэг бол эрэгтэйчүүдэд шээсний сүгээс идээрхийг ялгацс гарах, шээх үед хорсох, цавь давсгаар өвдөх завиурууд илэрдэг. Эмчилгээ хийлгэхгүй удаан явснаар түрүү булчирхай, төмсгөний дайврын өрөвсөл, давсах бөөрийн өрөвсөл болон өргөөдөл үүсгэх хороо чанартай өвчин юм. Танд эдгээр шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандан зөвшгөө авч мазогийн шинжилгээ болон илүү наривчилсан PCR шинжилгээ өгснөөр онош баталж өвчний заалан тохирсон стандарт эмчилгээ хийснээр уг өвчин нь 100% бүрэн эдгэрэх боломжтой.